So focus амьдрал сайн гэж найдаа. Тэгэхээр амсныхын даваа хэдүүлээ ухаантай юм ярьцгаана. Энэ удаагийн ингээд нэг толгой ажилласан ингээд нэг сэдвээр юу вэ гэвэл шүү дээ те. Кармик харилцаа гэж яг юу хэлдэг. Ер нь хэрхэн яаж ингээд нэг бид нар бүгд break up буюу салтыг үзсэн байдаг. Салтыг хэрхэн ингээд нэг ухаалгаар давах вэ? Яаж ингэж нэг letting go буюу ингээд нэг тавьж явуулах вэ гэдэг сэдвүүдийг илүү ингээд нэг юм ойлгомжтойгоор бас нэг жоохон толгойгоо ажилласан ингээд нэг байдлаар ингээд нэг ярина. Тэхийн тулд ингээд нэг би философийн талаас ярина. Psychology дээр хүний тарих бас яаж ажилладаг вэ гэдэг сэдвээр бас ингээд нэг ярина. Бас ингээд нэг юу spirituality хэсгээр ингээд нэг салт ч юм уу тэр karma гэдэг зүйлүүд эдэргээд ийм гурван том ингээд нэг хэсгээс бүрдүүлж ингээд нэг ярих юм аа. За эхлээд салалт гэдэг зүйлийг би философоос болохоор нэг Моллерны 3 улаан ном гэж байдаг. Тэндээс ингээд би харж ирсэн. 3 улаан номон дээр болохоор Японы Okuribito буюу 2008 онд гарч исэн киног одоо нэг тэр фильм дээрээс ингээд нэг тэр хүнийг салалт буюу хүнийг тавьж явуулах яг яаж байдаг вэ гэдэг одоо нэг аим морал маягаар ч юм уу тий бас ингээд нэг ёс суртахуун талаас нь ингээд нэг тайлбарж ярьсан байдаг юм аа. За тэр Okuribito гэдэг кино болохоор ухаанд ингээд нэг Окурич болохоор явуулах. Тэгээ нэг бетон болохоор нэг юу гэх ихшгээр асан гэдэг нэг хийн болохоор бигээр дуудагдаад буюу хүнийг ингээд нэг явуулах гэж нэг ойлгочих болно л да ухаантайгаар ярих юм бол. За тэгээ тэр ингээд нэг кинон дээр юу гардаг вэ гэвэл ч тэ нэг хөгжимчин залуу ажилласаа ингээд халагдаад Японы нэг хөдөөний нэг тосгонлоо очсон чинь ингээд ажил олдохгүй. Гэтэ нэг гайгүй өндөр цалинтай ажил нь болохоор ингээд нэг насарсан хүмүүсийг одоо нэг нүүр мөрийн будаж тэг гой хувц муц өмсгөж нэг шарах мархыг нь цэвэрлээд тэг ингээд нэг гэр бүлийнх нь танил талуудаар ингээд нэг хагцах одоо нэг боломжийг олгодгоо гэдэг нэг иймэрхүү ингээд нэг симпл ингээд нэг айдиатай кино. Энэ дээрээс би юуг ойлгосон бэ? Бас юу өөрөө ингээд нэг санаачилсан бэ гэвэл ер нь хүнтэй харилцаа эхлүүлнэ гэдэг бол чадварын асуудал. Тэгээ ингээд нэг юм заримдаа ингээд нэг хухаа сингл байгаа хүмүүс ингээд бас нэг зүйлийг анзаарах хэрэгтэй байхгүй юу? Хүнтэй ингээд харилцаа тогтооно гэдэг чинь үндэ чадвар واخгүй юу да. Тэгээ гэж мэл те. Тэнгүүдээ дараа нэг харилцаа ингээд авч явна гэдэг чинь ухааны асуудал байхгүй юу? Чи хэдий ингээд нэг ухаалаг байна, хэдий бас ингээд нэг юу гэх юм өөрийгөө анзаарна, нөгөө нээр анзаарна тэгээ амьдралдаа хэрэг ингээд нэг арчаатай ухаалаг байгаас шалтгаалаад бас ингээд нэг юу гэх юм тэр харилцаа хэрхэн явах вэ гэдэг ингээд нэг destination буюу одоо тэр чиглэл нь шийдэгддэг. Хамгийн чухал нь шүү дээ те хүнийг ингээд нэг харилцаа дуусгана гэдэг нь яг үндэ урлаг байхгүй юу. Тэгээ бодоод үзэл та ингээд нэг юу гэх юм эрт өрөө хизээ нэгэн цагт бид нэр салдаг хэрвээ ингээд нэг хэнийг ингээд нэг чамаас өнөдр ингээд холдож байгаа л шүү дээ те муугар бодоход өхөл гарч ирдэг. Гэтэ бас ингээд зүгээр салалт байлаа гэж бодоход би чиний шийдвэрийг хүндэлж байна. Тиймээс ингээд би чамаа ингээд нэг тавьж явуулж байна гэдэг нь ингээд нэг хамгийн зөрөгтэй бас хамгийн ухаалаг шийдвэр байдаг байхгүй юу? Бодоод үзэл та бидний ингээд нэг баг байхад кино уран зохиол магадгүй ингээд бидний аав ээж ингээд нэг юу гэх үеийнхэн тий эдгээр ингээд нэг юу гэдэг хайрын төлөө харилцааны төлөө тэмцэл гэж наадаг байхгүй. Тэр нь одоо ухаандаа нэг манист ойлгохтой нэг зурал гэсэн үг л дээ тий. Угаасаа ингээд нэг юу гэх танаагаа чинь чамайг оройлох нойлын бочгоор ингээд нэг цохиотойхон бол одоо зууралдах нь ч одоо хаашийн тий тархиа аваржуултын тулд тэгэл за хоёул харилцааг дуусгахаа гэл явах хэрэгтэй байхгүй юу. Энүүн дээр болохоор ингээд энэ болохоор философч юм ингээд нэг гэдэг кейс тий юу вэ гэвэл чи хэнийг нэг тавьж явуулж байна гэдэг нь яг үндэ чи тэр хүн хайргүй болсон доо биш ээ. Яг үндэ чи тэр хүний тоохоо болсон доо биш. Яг үндэ чи хоёулын яг үндэ аварж байгаа шүү гэдэг утга байхгүй юу. Би өөрийгөө ч аварж гин би бас чамайг ч аварж гин хоёулаа хамтдаа байх юм л яг үндэ үнэхээр энэ цаашаа бүр өөрсөндөө ч лай болно бусад хүмүүс лай болно. Гэхдээ би чамд хайртай. Гэтэ энэ хүнрээ ингээд өндөрлөө гэдэг нь яг үндэ чи тэр хүн хайргүй болсон доо биш чи тэр хүн үнэхээр хайртай. Болохоор ингээд нэг тэр хүн ингээд тавьж явуулж байгаа гэдэг юм морал буюу ёс суртахууны стори болчихж байгаа. За psychology дээр яаж явдаг вэ? Бас also ингээд нэг юм уран зохиолын сэдвээр таад ингээд нэг уншижсэн бол Eric Fromm гэдэг философч ингээд байдаг. Бас ингээд нэг тодорхой хэмжээр psychology хэсэг дээр бол айгуу сайн ингээд нэг өөр ингэсэн ингээд нэг бодлын экспериментүүдийг хийсэн ингээд нэг хашир байт юм аа. Манай хашир ингээд хайрлах урлаг гэдэг номон дээр англи шүлэг, япон шүлэг хоёрын хооронд нь харьцуулж ингээд нэг уншсан байдаг. Юу вэ гэвэл англи шүлгэн дээр болохоор би гудамжаар явж байгаад маш үзэгдэлтэй цэцэг харсан.
тэр цэцгийг харж бишрэнгүүтээ тастаж аваад гэрийнхээ ингээд нэг цонхны доор ингээд тавих гэж үзсэн даанч тэр цэцгийг өгсөн гэдэг бол Япон хайку дээр болохоор би алхаж явж аваад магч үзэсгэлэнтэй цэцэг харсан, хараад биширсэн, би хүрэлгүйгээр цааш явсан. Энэ цэцэг гэдэг чинь болохоор өөрөө ингээд тухайн хүн байж болно, тухайн хайр байж болно, чиний хайрлаж байгаа ингээд нэг зүйл байж болно те. Гэтэ энүүн дээр хэрхэн яаж хандна гэдэг нь хоёр өөр одоо нэг стори болчихж байгаа байхгүй юу гэвэл бид нар яг ингээд дийлэх тохиол тэр англи шүлэг шиг ингээд нэг хүмүүстэй харьцдаг буюу магадгүй хин нэг нь чамаас ингээд саллаа гэж бодоход үгүй чи яг миний хажууд байна те би ингээд чамаас салахгүй малахгүй те араас нь ингээд нэг шаргацалтаал те чи яасан би яасан гээл те тэгээд нэг ингээд байдаг та энэ ч болохоор англи шүлэг шиг болоод байгаа байхгүй юу гэвэл ч те чи тэр хүн чамаас ингээд холмоор байна гэдэг нь ингээд тэр хүн зүгээр байгальтаал баймаар байгаа байхгүй юу да тэнгууд чи тэрийг нэг авчижвал гусаал нэг гэртээ ингээд нэг 20 гэдэг чи хүн чи тэр хүнийг алчаад байгаа байхгүй юу тэгээд ингээд бодоод үзэл тэ хамгийн ихний логик үнэхээр чи хайртай бол тэр хүнийг ингээд тавьж явуулах хэрэгтэй. Буюу одоо Япон шүлэг шиг байх хэрэгтэй байхгүй. Үнэхээр тэр хүн явмаар байна. Тэр хүний чи ингээд нэг сайн сайхны бүгдийг нь үсээд I wish all of the best. Чам сайн сайхныг үсэ. Тэгээ ингээд нэг баг ингээд нэг юу гэх юм өөртөө ингээд нэг учруулах те өөрийнхөө ингээд нэг яг юу мэдэрсэн бэлээ юунаас айгаад байгаа байлаа гэдгээ танин мэдэх нь өөрөө бас ингээд нэг тодорхой хэмжээнд letting go буюу тавьж явуулж байгаа хэлбэр байхгүй юу. За тэрүүн дээр ингээд нэг тийм байдаг байж. Тэгвэл spirituality гэдэг сэдв дээр болохоор шүү дээ те. Хин нэгэн чамайг яаж treat хийх буюу чамд яаж хандж байна. Тэр чи яг үндэ тэр хүний өөрийнх нь карма шүү. Чи зүрүүлээд яаж reaction үзүүлж байна гэдэг нь яг үндэ энэ бол чиний карма. Энэ дээрээс ингээд хэдүүлээ spirituality дээр нь юу гэж ойлгох вэ гэвэл шүү дээ те. Бид нар ингээд нэг юу гэх альмаад ингээ хаягдан бид нар батаад ингээд нөгөө зөвлөгөө өшөглүүлэн те бид нар магадгүй амар traumatize өөрчлөлтүүдийг үзсэн баг. Магадгүй амар traumatize ингээд нөгөө юу аавч ч юм уу сквал ингээд нөгөө найзууд ч юм уу амар мэдрэл муутай нэг үзсэн баг. Гэхдээ тэр хүмүүс чамайг яаж treat хийн? Яг үндэ тэдрийн л асуудал байхгүй. Чи зүрүүл яаж reaction үзүүлнэ гэдэг нь амар чухал. Одоо бодоод үзье. Ингээд нөгөө юу таарад ингээд уншаад хэд хүмүүс надлаа ингээд нөгөө манай ex намайг араар тавьсан. Гэтэ би экстэй буцаж нийлэнгүүтээ би зүрүүлээ араар нь тавьж хаймаар нөө чи яасан гэж тих гээд. Чи тэгвэл яг тэр хүнээс яг ямар ялгаатай байгаа юм бэ гэдэг ингээд нөө утгах нэг бодохгүй. Гүг би тэр хүнд яг өөрөө яаж ингээд зовсныг ингээд нөө мэдрүүлмээр байна. Нөө. Одоо үзэл та би яг нэг мэгтэд ингээд нөө таарад ингээд орж ирсэн. Маа нөхөр нэгсэн тэгсэн тэр ингэсэн намаа ингээд яасан нэтр. За окей. Та хүүхдтэй л өсч тээ. Өг чин том байсан тий. Өг чин найзхантай байсан ч тий. Та жишээлбэл ч тий яг өөрөх ингээд нэг мэдрүүлсэн мэдрэмжийг нөхөр чинь ингээд нэг хийсэн байна. Тэгвэл таны хүүхд чинь таны нөхөр шиг ингээд нэг юу гэх хандлага ингээд гарах юм бол ч тий. Тэр хүний ингээд нэг юу гэх найз өхнө. Яг ингээд нэг хүүхдийн чинь тэгэж өвдөх. Юун дээр та яг яах вэ гэсэн чинь би энийг зөвшөөрөхгүй гэж байгаа байхгүй. Same as таны нөхөр байхгүй юу? Тэр чинь ч гэсэн яг үндэ хин нэг ингээд нэг хүүхдэл байсан шүү дээ. Магадгүй ингээд нэг зарим хүмүүс ингээд маш их ингээд нэг юу гэх триггерийг хөдөлгөх бах. Яагаад вэ гэвэл штэ бид нар угаасаа л ингээд нэг голдоортгоо ортлоо нэг лага болтлогоо өмдчихороо ч ер нь бол хэцүү болчдөг шүү дээ. Харав хоноор бодоход энэ бол угаасаа анханасаа амаргүй даваа байсан тий. Оюукын хэлдэг шиг өста амаргүй байсан тий. Гэтэ бид нар эртөө хизээ нэг цагт энийг сургал хэрэгтэй. Хин нэг тавьж явуулж. Гол асуудал нь юу вэ гэвэл штэ тий чи өмнөх ингээд нэг одоо соол өмнөх ингээд нэг юу гэх гэрээ одоо сүнсний гэрээ магадгүй хуулийн гэрээ эдрийг ингээд нэг тавьж явуулаад асуудлаа шийдэг цагт чиний дараач хүн чинь гарч ирсэн ч гэсэн яг ингээд нэг юу гэх адилхан хүн өөр царайгаар гарч ирдэг байхгүй. Тэрийг бид нар ингээд нэг юу гэх нэг хичээл дээр 2 3 4 удаа бүдрээд байгаагаар анзаарч болд юм аа. Тэгвэл одоо хэдүүлээ ингээд нэг юм ойлголт гэдэг зүйлийг авцгаая. Бид нар сэтгэл зүйн хувьд бол энэ салалт яаж ингээд тусдаг вэ гэвэл ч тийм угаасаа л нэг юу гэх хүн цалалт чинь л тэгэл нэг 200 мянган жилийн амьдралаар төсөөлцөн л байж л байгаа шүү дээ. За би нэг ирээдүйд нэг энэ альмаага нэг аятайх амьдруулчихна гэдэг ч юм те. Ирээдүйд энэ бата нөхөр манастай хөргөн байна гэж бүр нэг ирээдүгөө төлөвлөсөн байдаг та. Маш урт замын ингэ төлөвлөсөн байж хаа тэр хүн чинь гинт ингэ чамаас ингэ холдонгууд тэр урт зам шиг өндө худлаа юм шиг санагддаг. Бас ингэ нэг харанхуй замаар ганцаараа явж байгаа юм шиг бас мэдрэгддэг байхгүй юу. Гэхдээ ингэ нэг зүгээр яагаад ингэ зүгээр гэвэл ч те хамгийн чухал ингэ нэг кейс нь болохоор бид нэр тэр ингэ нэг харанхуй замаар яг нүддээ наад ганцаараа явж зүгээр ихний алхмыг л хийж үзэх хэрэгтэй байхгүй юу. Ихний алхам.
Юу вэ гэвэл ч тэр хүний ингээд нөгөө өгчсэн мангар олон одоо нөгөө мэдрэмжүүд тэр хүний хандлагууд ингээд нөгөө чамд үлдсэн байдаг те. Бата надаа ингээд гоё бэлэг авч өгдөг байсан да альмаа ингээд өглөө надаа өглөө цай хийж өгдөг байсан да энэтрэг нэг тэр хүний хоос орон зай байгаа штэ. Тэрийг болохоор ингээд нөгөө psychologically өөрөө хийж сурах гэдэг байхгүй юу? Өөрөө хийж сурах. Яаж вэ гэвэл ч тэ ингээд нэг юу юм бата чамд гоё ингээд нэг бэлэг авч өгдөгсэн бол өөртөө бэлэг авч өгч шинэ ч юм уу те. Бас ингээд also ингээд нэг юу neuroscience дээр болохоор Andrew Huberman ингэж тайлбарсан байдаг. Салалт бидний тархинд яг яаж нөлөөлдөг вэ гэдэг. Юу вэ гэвэл чиний дуртай хоол байгаа. Чиний ширээн дээр байгаа. Гэтэ чи хоолыг идэж болохгүй. Идэх гэсэн ч гэсэн чанд боломж байхгүй. Гэтэ чи хоолоо хараад байдаг. Энийг юу гэж ойлгох вэ гэвэл ч тэ бид нар донтол гэдэг зүйлийг зөвхөн арх гэж боддог, тамхи гэж боддог те нэтэр нөө хүнд донтно гэж байдаг шүү. Andrew Huberman хэлж байгаа. Хүнд донтож байгаа байхгүй. Юу вэ гэвэл ч тэ ингээд нэг тархичин тэр хүнд ингээд дасцсан нейросистем бүх юмнууд чинь бүх ингээд нэг гормонууд чинь тэр хүнд дасцсан. Гол нь одоо тэрийг нэг тавируулна гэж бодож штэ тавьж явуулах. Тэгэл зүгээр ингээд донтолчгэл зүгээр ингээд нэг байгаад байгаа байхгүй. Тэгвэл би энүүн дээр өөрөө нэг point гаргаж ирж ирсэн. Дуртай хоол ингээд байгаа мэн тэгвэл тэр хоол ширээн дээр байхгүй бол яах вэ гэдэг ингээд нэг гоё ингээд нэг кейсийг би бодож үзчихсэн байхгүй. Энийг хэдүүлээ юу гэж ойлгох вэ гэвэл ч тэ хэрвээ ингээд нэг өнөөдөр яг одоо ингээд нэг салтаас болж ингээд амар ингээд нэг шанаж байгаа ингээд хүмүүс ингээд байх юм бол хэцүү ч гэсэн бүх зургуудыг устгаарай. Тэр хүний өгчээсэн бүхий л зүйлс гоё бэлгнүүдийн бүгдийг тавьж явуулаарай. Ордог байсан газраараа ядаж 6 сарда хизээчдгийг ороорой гэдэг ч юм уу те. Тэгээ ингээд нөгөө юу юм битээр ингэдэг байсандаа тэгдэг байсандаа бүхий л яг тэр хүний дурсамжтай холбоотой бүхий л зүйлийг тавьж явуулах буюу өөртөө тархиндаа сануулах. Энэ хүн битээр дууссан. Одоо би ингээд амьдралаа шинээр эхлэх буюу нэг юм сэтгэлийн хат гэж юм байдаг да. Тэрийг ингээд нөө суулгахгүй. Үнэхээр хэцүү байвал за ядаж ингээд нэг найздаа ч юм уу те флаш нэр нэг бүх зурнуудаа хадгалж аал нэг зогшоо. Манийгаа ингээд нэг хэдэн сар ёстой манд харуулчихгүй шүү гэж яаж хүчгүй. Үнэхээр хэцүү байл те. Тэгж бас ингээд нэг болно. Тэнгүүтээ гол асуудал нь юу вэ гэвэл ч те бидний ингээд нэг тарих psychology буюу сэтгэл зүйн хувьд дуусгаагүй ажил гэдэг зүйлийг бидний тарих амар obsessive ингээд боддог шүү. Энийг яаж ойлгох вэ гэвэл ч те юу гэдэг би нэг рокт ингээд ажиллах байхдаа амар сайн санаж байна нэг юу гэжсэн нэг өдөрт нь 200-аас 300 нэг кофе гэдэг нэ да. Тэгээ тэр болгон царийг санахгүй. Гэтэ нэг сонсон хүмүүсийн царийг санчдаг байсан байхгүй юу гэвэл тооцоо төлгөө мартал явсан хүмүүсийн царийг санчдаг байсан байхгүй. Тэгээ ми тархиг бол дуусгаагүй ажил гэдэг зүйлийг дуусгах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ гол нэг салалт бидрээ одоо нэг сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ? Тэр хүнтэй ямар ч одоо нэг юмнуудаа дуусгаагүй байхаа битээр дахиад нэг юм хийх хэрэгтэй өнө дахиад битээр харилцах хэрэгтэй дахиад битээр байх хэрэгтэй өнө байгаахаа гэж боддог нь бидний одоо хамгийн том юу одоо байхгүй одоо триггер буюу одоо тэр нэг одоо триггер ч одоо монголоор гэж сайжгүй. Тэр ингэ гарч ирж байгаа. Тэнгүүтээ хойноос нь болохоор бидний одоо тэр дуусгаагүй гэж бодож байгаа тэр ажил нь өөрөө бидрийг одоо салалтаас ухаалгаар move on хийхийг хамгийн их блоклдог байхгүй юу. Тиймээс ингээд нэг миний нэг арга байх нь юу вэ гэвэл ч те чи өдөр тэр хүнийг ингээд нэг 10 удаа 100 удаа бодож иж болно. Гэтэ бод хоолхондоо ч те гүнзгий амсгаач 2 удаа амараа төдий чинээр гаргач. Тэг ингээд нэг паузлж чад вау ямар гоё бэлэг вэ. Би энэ хүнтэй ажиллаад дуусгасан. Би энэ хүнийг тавьж явуулж байна. Би өнөөдрөөс ахвалаад өөрөө амьдралаа бодно. Би энэ хүнгүүгээр амьдралыг өөрөө би бүтээж чадна. Би энэ хүн талархаж байна. Even though заяа тавьж явуулах заяа тэр хүнийг ингээд нэг юу гэх энергийн цэвэрлэх тэр кармик холбоосуудыг ингээд нэг таслах гэдэг одоо тэр спиричуал ойлголтын хамгийн ихний алхам болохоор тэр хүнийг уучлах байдаг байхгүй. Even ингээд нэг тэр хүн чиний амьдрал ингээд хардарсан зүуд болсон ч гэсэн зүгээр уучлалцсарах. Тэгээ саундс тэнийг сангаж байгаа хэл та ингээд нэг юм энэ пиццата иймэрхүү пиццата нар ер нь бол ингээд насаараа бодож салаач нөө яг чи насаараа бодож ингээд яах юм бол ч тэ чиний энерги тэр хүний энерги хоёр ч уусаа адилхан штэ. Тэ чи ерөөсөө глоу буюу хөгжихгүй нэ та. Тэнгүүтээ чиний амьдрал дээр дандаа дахиад тэр хүн шиг өгзүүлүүч өөрчлөх хүмүүс дахин ирдэг гэдэг нэг юм спиричуал ойлголт байдаг байхгүй. Тэгвэл тийм хүмүүсээс ингээд ангижих нь одоо тийм хүмүүсийг одоо таад магадгүй нарциссистик гэж дуудаж болно. Таад магадгүй ингээд сайко хүмүүс whatever хүснээрээ дуудаа. Гэтэ тийм хүмүүсээс ингээд холдоод муу хийх нь зүгээр ихний алхам уучлага байсан. Тэгэнгүүтээ чи цаанаасаа заяа
уучлаад бүрэн тавьж явал сураа. Тэгээд тэндээсээ хичээл ингээд сурцсан тохиолдолд яагаад би юм хүнтэй ингээд нэг учрах болсон бэ гэдэг цааш шалтгааныг нь мэдсэний дараа яадаг гэж тиймэр хүн чинь амьдрал ирэхчихгүй. Ингээл би манай экс нарциссист байсан. Би одоо нарциссист хүмүүсээс амар ажиг. No. Чи зүгээр тэрийг хийлээгээд уучлах заяа. Чи тэгээд ингээд юу гэх хайгаад үзээрээс гудамжаар нарциссист хүн. Чи тэр гудамжаар хизээч таралтахгүй. Харин шал эсрэг хүн таралтахгүй. Яад бол чиний тэр одоо хэдүүлээ. Одоо буцаад neuroscience гэдэг хэсэгт орё. Чиний тэр нерв систем те. Чиний бодолчин болохоор оюун санааны чинь номын сан. Чиний зүрхчин болохоор emotional-ийн чинь номын сан. Зүрхэнд бас ингээ ой самж байдаг шүү. Энийг сүүл юу гэх шинжлэх ухаан дээр нэг хэд хэдэн нээлт гарч ирээд нэг эдгээр эвгүй дурсамж санаагууд шууд зүрх ингээл нэг хурцтай зохиолч эхлээл ингээл нэг нерв систем чинь ингээ ажиллаад эхэлчихээд энэ бие чинь баггүй юу. Тэр emotion номынсан баггүй юу. Энэ болгоныг чи ингээд юу гэх солов хийгээд энэ болгоныг чи тавьж явуулаад энэ болгоныг чи ухаалгаар ингээ эмчлээгүй цагт яагаад чи мэдэхгүй ингээд хүн чинь ингээд нэг тасамтгаад байхгүй. Дандаа л нэг танил юм л угаалгүй гэдэг. Тэ хэрвээ чи ингээд нэг лартма кино шиг мэдрэл мотой токсик үерхлийг үтсэн бол тэрийг уучлаагүй, эмчлээгүй, whatever юмнууд ингээд байгаагүй тохиолдол шүү дээ, тэ. Амар айлын сайн залуу хажууч гарч ирэн за хүүе би чамаас тааж unconditional хайрлаа. Нөгөөд гайхна үстэй. Би одоо ийм fucking юмтэй амар ацаа их гэдэг юм бол тэ. Тийм ямар өдөртэй став гэ хайчдаг байхгүй юу. Дараа нь штэ те ингээд нэг лардмагийн нөхөр шиг мэдрэл мөдө токсик болчихвол энэ чи өстой жиг хайрна. Би одоо энийг хайрлаж чадна гэ дахиад өөрийгөө re-traumatize хийдэг байхгүй юу. Тэгэхээр ингээд нэг хідүүлээ. Өнөөдөр ингээд ухаантай ярьсан юм дээр болохоор хамгийн чухал ингээд миний нэг хэсэг байгаа. Америкт хар салхи болдог те. Хүмүүс болон амьтад хар салхинаас титэн фитчлэг хоолойхын тулд цухтай гадаг те. Тэдгээр цангахтай сарлагын сүрэг уухгүй. Салхилуургүй шууд Google орчиж байгаа штэ. Тэгээ сарлаг мэдээд байхгүй шуурны цаан шуурга байхгүй мэдээд байгаа байхгүй. Харин штэ тэ хүмүүс штэ тэ тэр шуурга 10 жил үргэлжлэхийг ч мэдээгүйсэн байгаа байхгүй. Тэгээ чи ингээд юу гин тэр бүхэнгээ айцтайгаа тэр бүхэнгээ мэдрэл мотой юмнуудаа нүүр тулаагүй цаг чи өнгөрснийхэн боол олоод өнгөрснийхэн боолуулж амьдарч байгаа болохоор чиний одоогийн амьдрал чинь шийдэг чаа. Одоогийн амьдрал чинь чиний ирээдүйг тодорхойлдог байхгүй. Тиймээс хамгийн ихний алхам чинь өнгөрснийхэн боолынхаа болоод зүгээр шууд их нээлж нь acceptance буюу хүлээн зөвшөөрөх. За жижиг байсан тий. Хэцүү байсан тий. Одоо яах вэ? Босъё. Зам тавиул явуулаад уучлаа сурыг. Тэг өөрийнх нь тэр нэг мэдэрч чад тэрний сонь мэдрэмжүүдээ сайхан нүр тулж. За гэж. Шаач гэж. Тий. Тэг сайхан нүр тулчих хэрэгтэй байхгүй. Дараа нь яадаг гэж тэр хүний уучлалтай. Өөргөө ч гэсэн уучлалтай. Уучлангууд юу мэдрэгтэй гэж чи нэг юм дотор чи нэг юм бүлгэлцээс нэг ядраатай нэг сонир мэдрэмжүүд ч юм эсвэл нэг нуруундаа өрөөдөө каридад хэцүү байгаа ингээ мэдрэмж ч бүгд ингээ алга болдог байхгүй. Дараа нь чи яадаг гэж хүнтэй танилцсан заа. Чиний сонирхдаг хүн чинь шал өөр тайпны болсон байгаа анзаардаг байхгүй юу. Тэгээд ч тэ дараа чи үйл явдал нь яадаг гэж чи харилцаа эхлүүлж чаддаг. Чадварлагаар юу вэ гэвэл ч тэ салтын хамгийн лайтай нь тухайн үедээ биш үүдхгүй тэрний дараа нь үүдэх байхгүй яад бол хүнд итгэж өгдөг юм аа. Гэхдээ тэр уучлах ихний ингээ бүх ингээд хийлэн гэдэг зүйлүүд хийцэн тохиолдож тэ чи хүнд итгэж сурна. Дахиад өгзүүлгөө савлахаас айжуулж тэ айдагчгүй юм зөө би өөрийгөө яаж имжилж чадах юм гэдэг юм чинь би яад харилцаа эхлүүлэхээс айна гэж let's go гэдэг байхгүй. Тэгээд харилцаа ингээ авч явахдаа тэ илүү ухаалгаар авч явдаг болчихдог байхгүй. Ухаалаг boundary-тэй болно. Boundary-га тэр хүний шийтгэдэг юм биш ээ. Харилцаа анханасаа л ирүүл болгож байгаа байхгүй. Чи өөрхөн ингээ сэтгэл санаанд анхаардаг бол ялангуяа чи өөрхөн ингээ priority буюу өөрийгөө юу чухал вэ гэдэг өөртөө value буюу үн цэнийг мэдж байгаа цагт чи ингээд хизээч ингээд юу гэх өгцөглөж үшгэлээд байгаа юм ингээд зүгээр ангаа хараа алзахсаад байж чадах одоо хүлээж хөрвөлж тахгүй хүнд үгүй гэж хэлсуртай. Үгүй гэж хэлсурснараа штэ те ингээд юу гэх тэр хүн чамаас ингээд нэг холтчих гэдэг айц байгаа штэ тэр айцаа чи бас ингээд даун тулж чадсан байдэ. Энд харилцаа ухаалаг болгоцсон чи яагаад үнэхээр ингээд бас дахиад хагцал гарч ирлээ өчтөд. Маш ингээ урлаглаг, маш ингээ хөөрхнөр ингээ тавьж явуулаад сурцсан байдаг байна. Би чамд үнэхээр их баярлаа. Миний амьдралын ингээ нэг тодорхой чаптерт ингээ нэг ирсэн. Би үнэхээр гоё хичээлүүдийг сурсан. Чам сайн сайхны хүсье баяртай. Тэгээ дахиад процесс эхэлдэг. За тэгээд ийм байна. Тэгээ үнэхээр ингээ нэг энэ бол ингээ бидний амьдралын зүгээр байдаг нөхцөл байдал байхгүй юу? Энэ байдаг нөхцөлөд энэ угаасаа зүгээр л энгийн зүйл гэдгийг ингээ нэг ойлгоход угаасаа надад ч гэсэн их олон ч юм болж ирсэн юм. Хэвээ тийм. Би л зовоод ингэж бодож лээсээ одоо байхгүй. Яасан гэж
Энэ яг хажуу суучлаа л да. Энэ хажууд нь одоо магт гарч чаддаг тэнийг тий. Гэтэ ахаа бишээс. Хаширвал нэг нэслэр хаширлахаар ингээл нэг наав нэг сал царын зөө нэг амьдралах нэг дарк ингэж тэгэл чи нааш гэл за гэл алипио гэл за гэл мандаж за гэл баярлаа гэл хэлүүлээ ааш. Тэг чи наад мэдрээд чинь онцгой гэж бодож байна чи тийм гэсэн чи нөө гэж хүн болгол мэдэрдэ шүү дээ. Нацгүй байдг лээсэн юм шүү дээ. Тэг ингээ бодонгууд яалчгүй байдг лээсэн мэдрэмж байсан байхгүй. Гэхдээ би зүгээр энийг онцгой олгоол тэгээ тэрийг нэг амар том цулуун шиг төсөөлсөн байсан болохос яг үнд амар амарх юм байсан байхгүй. Тэгээ ингээ нөгөө юу гин ирээдүйч ингээ нөгөө юу гин ямар ч ингээ нөгөө бай гэж байхгүй, ямар ч ингээ хаалт ингээ байхгүй, ямар ч хатгалгаа байхгүй тэгэл амьдралаараа амьдрахгүй боломж нь гараад ирчихдэг байхгүй юу. Тиймээс ингээд би яг өмнөх ухаантай бичлэг дээр болохоор зайны хань гэж ярьсан шүү дээ. Тэрний ингээд ерхий overall санаа нь болохоор чиний амьдралаа урчилсан хүн болон чиний зайны хань шүү. Мэдрэл мод хүнчүүл чиний зайны хань. Гол нь бид нэг сайклаад автахгүй тул тэр хүнээс ингээ хичээлээ сураад тэр хүнийг тавьж явуулаад өөр зам руугаа evolve буюу хөгжөөл байх хэрэгтэй. Тэ? Бодоод үзэлтэй ингээл нэг таад ингээ 10 жилдээ ингээл нэг амар хайртайсан краш ингээ одоо би яаж юм хүнийг крашлах гэсэн гэж боддоо штэ. Яг бол чи хөгжсөн л гэхгүй да. Нөгөө чинь хэмдээл байсан юм байлгүй дээ. Тэр ингээд нөө чи өөрийгөө илүү хөгжүүлээд өөрийгөө илүү ингээд нэг дэвшлүүлээд vibration энерги цэвэрлээд ухаанаа ингээд хөгжүүлээд whatever чиний толгойд хөгжил гэж юу бодож чинь тэрийг л хийчих заа. Тэг тусам яг тэрүүнтэй чинь таарсан хүмүүс л ирчлээ. Тийм ээ наа тэгээд дараагийн ухаантай бичлэгээр ингээд уулзъя. Тэгээд stay blessed. Bye.